Сайн байна уу? XS team байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийн хичээлээр Forex-ийн нэршлүүдийн талаарх хичээлийн 2 дугаар хэсгийг хүргэж байна. Leverage гэж юу вэ? Leverage гэдэг нь арилжааны дансанд байгаа мөнгөн дүн дээр брокероос өгч буй нэг төрлийн зээл бөгөөд өөрөөр хэлбэл арилжааны дансанд тань худалдан авах хүчийг нэмж яана гэж ойлгож болно. Жишээ нь leverage 1-ийг харьцах 100 ашиглахад таны дансанд $1 нь $100-той тэнцэнэ. Leverage 1-ийг харьцах 500 ашиглахад таны дансанд $1 нь $500-той тэнцэнэ гэсэн үг юм. Хөшүүрэг нь таны ашиг олох боломжийг нэмэгдүүлэх хэдий ч алдагдлыг ч мөн нэмэгдүүлэх юм. Margin гэж юу вэ? Margin гэдэг нь арилжааны хийх шаардлагатай таны арилжааны дансанд байх ёстой мөнгөний хэмжээг илэрхийлсэн нэршил юм. Margin нь таны дансны зөөр валют, хөшүүрэг, арилжааны хэмжээ зэрэг дээр үндэслэгдэж тооцоологдно. Margin дотроо margin required шаардлагатай margin арилжааны хийх шаардлагатай таны арилжааны дансанд байх ёстой мөнгөний хэмжээ бөгөөд хувиар илэрхийлэгддэг. Account margin дансны margin таны арилжааны дансанд байгаа нийт мөнгөний хэмжээ. Used margin ашигласан margin таны одоо байгаа арилжаануудыг нээлттэй байлгахын тулд брокероос төгссөн мөнгөний хэмжээ. Usable margin чөлөөт буюу ашиглах боломжтой margin шинэ арилжааны ихэд хэрэглэгдэх буюу бэлэн байгаа дансны тань мөнгөний хэмжээ. Margin call таны дансанд дах мөнгөний хэмжээ боломжит алдагдлын хэмжээнээс бага болоход margin call болно. Өөрөөр хэлбэл таны дансны equity used margin-аас бага болох үед margin call болно гэсэн үг юм. Hedge гэж юу вэ? Hedge гэдэг нь эсрэг ханшийн хөдөлгөөний эрсдлийг бууруулах хөрөнгө оруулалт юм. Ерөнхийдөө hedge нь аюулгүй байдалтай холбоотой арилжааны тэнцвэржүүлэлтийг хийдэг. Энгийнээр хэлбэл hedge гэдэг нь тухайн хосол дээр байгаа нээлттэй арилжааны эсрэг чиглэлд шинэ арилжааны нэхийг гэлдэг. Жишээ нь евро USD дээрх buy арилжаан дээр тэг 1.1 лотоор hedge хийхин тулд евро USD дээр тэг 1.1 лотоор sell арилжаа нээн. Таны дансны ашиглах боломжтой маржин хангалтгүй байх бол шинэ арилжаа нээх болохгүй. Харин hedge хийхэд нэмэлт маржин шаардагдахгүй гэсэн үг юм. Balance гэж юу вэ? Balance гэдэг нь арилжааны дансанд байгаа бэлэн мөнгийг хэлнэ. Equity гэж юу вэ? Equity гэдэг нь таны арилжааны дансанд дах мөнгөн дүн дээр нээлттэй байгаа арилжаануудын нийт дүн нэмэгдэж эсвэл хасагдаж тооцоолсноор гарч ирнэ. Энэ түрээд бидний бэлтгэсэн хичээл өндөрлөж байна. Энэ үргэлжлүүлэн авч үзсэн танд баярлалаа. XS team